За сайн байцгаана уу манай Номтой блогийн өсвөр үеийнхэндээ зориулж хийж байгаа подкаст юм аа. Эхний дугаараа бичгээд бэлэн болоод байж байна. За өнөөдөр хүндэт 2 зочныг урьсан байгаа. Эхний зочин нь л манай 18 настай цолмон буюу өөрөө хуваарай артист хийдэг, өөрөө дуулдаг, дуугаа зохиодог авьяаслаг охин цолмон маань оролцсон байгаа. За баярлаа. За дараагийн зочин маань болохоор манай график дизайнерч мэрэгжилтэй мөн хуваарай артист мөн уран бүтээл гаргадаг төгөлдөр маань оролцож байна. Төгөлдрийг урьсан байгаа. Сайн байна уу? За ингээ эхнийхээ асуултыг асууя л да. За тойроос би ийм асуумаар байна. Тойр мөрөөдлөө олсон уу? Ерөнхийдөө бол олсон. Яг олох хэвээр бас нь бол болцсон гэж бодож байна. За. Тэг миний хувьд бол бас олцсон л та. Олцсон явж байгаа. Хоёулаа бол мөрөөдлөө олсон. Тэ. За тэгвэл энэ мөрөөдлийг олохдоо яг ямар арга замаар олсон бэ? Яг өөрийнхөө хүслээр олсон уу? Эсвэл эцэг эхийнхээ дэмжлэгтэй олсон уу? Эсвэл найз нөхдөд нь нөлөөсөн үү? Шинэхэд хэрвээ хуваалцж болохоор л чиний мөрөөдөл юу вэ? Цолмонгийн тэгээд мөрөөдлийнхөө яг яаж олсон талаараа бид нартай хуваалцаач. За миний хувьд бол одоо яг би даас артист болохыг хүсдэг. За. Тийм тэгээд энэ мөрөөдөлтөө ерөнхийдөө яг хүрэхэд нөлөөлсөн хүмүүс юм бол миний найз нөхөд байгаа. Ерөнхийдөө яг намайг аягүй их дэмждэг, надтай ойлголцож ярилцдаг энэ нь аягүй их тийм болсон гэж боддог. Төгөлдрийн хувьд мөрөөдлөө олсон уу? Тий. Мөрөөдлөө бол олцсон. Хэдэн настай да? Хизээ яаж? Нэг баг 10 дугаар ангиас л их юм уу да. За. Тий. 10 дугаар ангиас л мөрөөдлөө олоод тэгээ одоо хүртэл яваал энэ да. Мөрөөдлөөр явж байгаа. Энийг бол улам цаашаа хөгжүүлэхийг хичээж байгаах тий. Шинэ чи 10 дугаар ангид хэдэн настай байсан бэ? 15 та юм. 15 наснда мөрөөдлөө олохдоо юу чамд илүү нөлөөсөн бэ? Тэг би ер нь ингээ багасаа аюу компьютертэй ойр өссөн байхгүй. За. Тэгээд нэг мэдсэн 10 дугаар ангид яг чаддаг юм их юм бол компьютер өссөн байхгүй. Тэгвэл тэр үед чинь ингээ яг үлгэр дуурайл авдаг хүмүүс ингээ нүдэн дээр амар илтээсэн л та. Тэгэл ерөөхдөө миний мөрөөдөл бол яг ийм болох юм байна, ийм мундаг болох юм байна гэд тэр үесээ бодоод одоо бүр гүнзгий болоод тэг явж байгаа. Өөрийгөө хөгжүүлээд тий. Одоо манай төгөлдөр маань болохоор график дизайнер мэргэжлэр нэг компанид ажилладаг тий. Тэгээд энэ чиглэлээрээ бас хөгжих сонирхолтой байгаа. За тэгвэл одоо хэдүүлээ ингэж яриа л да. Жишээлбэл цолмонгийн хувьд өнөөдөр чам мөрөөдлөө олоход чинь ээж автаагаа зөрчилдөг ч юм уу тийм асуудал гардаг уу? Мэдээж аягүй их гардаг. Ягаад гэвэл нэг илүү ингээд хоолоо олж идэх мэргэжлийг сонгоод тэрийгээ хөгжүүлж яв гэж хэлдэг. Тэгээ би өөртөө болохоор яг ингээд өдөө үе хөтөч яг нэг мөрөөдөлгээд багийнхаа хүсэл мөрөөдлөөр тий явдаг. Яг энэ үед бол эцэг эхийн тийм зөрчил бол маш их гардаг. Тэгээ энэ үед нь яг өөрөө тэр хүсдэг зүйлээ алдахгүй байхыг хичээдэг. Эцэг эхтэй тайлбарладаг. Яагаад би энийг хийхийг хүсдэг вэ? Энэ надад ямар мэдрэмж өгдөг вэ гэдгийг эцэг эхтэй тайлбарлахыг хичээдэг. Ойлгодог уу? Ойлгохгүй байдаг л байсан ихэндээ. Яг анхны дуу хийхэд бол угаасаа амар ууралж исэн. Ингээд хүний нүүр их газаргүй болгоо гэл. Тэгэл яг эхний дуугаар ерөнхийдөө ингээд хүн амт мэддэг болцсон. Манай ээж мэж ажлын газрын ингээд залуу хүмүүс та нөхөн жим гоё дуу идэм бэлээ. Амар гоё шүү. Тэгээд охинтой чинь танилцаж найзлмаар энэ төр гэсэн. Тэгээд тэр үеэс хойш ерөнхийдөө бол ээж айгүй хүлээн зөвшөөрдөг болцсон. Тэгээд дараа нь болонгуудаа яг ээж аавд хэлсэн юм бэлээ л те. Яг ингээд охин чи ийм юмар явахыг хүсэж байгаа юм байна тий. Тэгээ энэ айгуу дэжгүй болоод байгаа юм шиг байна гэсэн. Тэрнээс хойш аав бас гайгүй зөвшөөрдөг болсон. Нүүр улаалга гар юм хийвэл гэж аав ганц хоёр хэлдэг болсон. Бас нөгөө ээж аавын үүднээс бодож үзэх юм бол нэрээ бас нөгөө үнэхээр болохгүй зүйл хийвэл ээж аав нь нэр нь гарах ч юм уу бас тэгэж эмзэглэх асуудал байдаг. Мэдээж би ааваараа өргөлт одоо өгүүлж байгаа шүү дээ. Тэнгүүт Балтангийн цолмон туяа ийм хийгээ явчихна гэж мэдээж яригдана. Тийм болохоор ээж аавынхаа нэрийг бас унахчихгүй тулд хичээх хэрэгтэй. Тэгж бод. За манай төгөлдрийн хувьд болохоор 10 дугаар ангид байхдаа мөрөөдлөө олохдоо ээж аав нь хэрэг хүлээж авч ирсэн. Чи энэ мөрөөдлийн хадлаар өн гэр бүлтэйгээ ярилцчихсан уу? Тий, ярьсан л та. Гэтэ яг миний энэ мэргэжилт бол юу нээр тийм нөлөөлөөгүй. Би яг өөрөө байхгүй тийм байхгүй. Ягаад тэгэхээр хэрвээ энэ дээр энэгээр амжилтанд хүрэх юм бол биднэрт бол тийм хориглох ямар шаардлага байхгүй гэж байгаа байхгүй. Тэгвэл нь яг багаас мань намайг ойлгоод ирсэн айгу таалагддаг л та. Тий. Тэгээд одоо манай оролцож байгаа цолмонтой адилхан би бас ингээд дом үйдэг байхгүй сонирхлоороо. Тийм тэгвэл би бодсон байхгүй. Яг нэг юм хийгээд авах юм бол хүн яг хол явах уу гэдэг талаас нь ер нь бодогдд юм байна лээ. Тэгвэл яг Монголд ингээд уран бүтээлийн талаар ярих юм бол ер нь бол нэг амар ашиг олдог хүмүүсийг тоотой үед цөөхөн л байгаа. Тийм. Тэгвэл энэ дууг бол яг сонирхол болгоод явбал болох юм байна.
нэг хүнд чи хобби гэж бодож шүү дээ. Сонирхол одоо завтай үедээ юу хийдгүү бодолтой дуу доолдог өгүүлдэг те. Гих мэдчлэн болгол надад тохирох юм гэж бодоод би дууга 2 тавьсан байхгүй. Яг өөрийнхөө мэрэгчлээ 1 тавиад тэгэх юм бол надад үүрх эрсдэл айгүй бага болж байгаа юм л да. Тэгэхээр цолон маань болохоор энэ мөрөөдлөө яг чиний яг ингэ насан туршдаа хийх зүйл гэж боддог. Үгүй хажуугаар нь бас мэдээж хитээс яг дуртай гэдэг үзөө. Эндээсээ уран зориг авдаг учраас энийг орхихгүй гэж боддог. Ямар ч нэг дуртай авьяас байгаад байгаа шүү дээ. Тийм тэгж бодоод байлгаж идэг юм. Тойрын хувьд бол яг нөгөө тэгж бодож байна. Одоо тойртой адилхан бас дуудуулдаг, сонирхдаг, чөлөө цагаараа дуу бичдэг хүүхдүүд аягүй байдаг болсон юм лээ шүү дээ. Тэр хүүхдүүдэд хандаад яг өөр өөртөөхөө өнцгөөс юу гэж хэлмээр энэ жишээ нь би ихлээд ярьчих. Энэ тал дээр болох юм бол хүмүүсээ дуугаар явж болохыг нь бол би үүсэхгүй. Яагаад тэгэхээр тэр хүний сонирхол мөрөөдөлтэй тэр чинь амар ингээл хүчин чармаалт хөдөлмөрөөр бүтэж байгаа шүү дээ. Тим юмыг бол үүсэхгүй. Гэхдээ яг Монголынхаа төвшөнд яваад байгаа байхгүй. Яг Монгол татварал ингээл монголоороо дуулаад тэрний оронд одоо хүмүүсийн мэддэг нэг Rich Brian гэдэг өгөлдөг рэпер байдаг байхгүй. Яг тэр шиг ингээл англиар дуулаад гараад ирэх юм бол тэр чинь дэлхийд амар их зах зээл өгдөг байхгүй. Одоо ингээд зах зээлээрээ яг ингээд амар их мөнгө эргэлдчихэд 3 том зүйл өгдөг байхгүй. Хамгийн бага нь болохоор дуу хөгжим байдаг. 2 дахь нь болохоор кино урлаг, 3 дахь нь ингээд social network marketing гэж явдаг байхгүй. Тийм болохоор дууны зах зээл ер нь бол дэлхийд маш их байдаг. Тийм болохоор дэлхийтэйгээ нийлүүлээд яах вэ хийх юм бол тэр бол магадгүй амжилтанд хүрэх маш том юмнууд бол нэлээд боломжтой тийм. Миний хувьд дэлхийн яг давцан цэцгэж чадах юм бол тий бас зах зээл өндөр. Манай Монголын хувьд ярих юм бол бас хүн ам цөөдөө дээрэс нь уран бүтээлчд их тэгэхээр нэг жоохон ашиг олох талд нь жоохон одоо боогдмолч гэдэг юм уу байдаг байж магадгүй тий. Цалмын тал дээр юу гэж ядаж байна? Миний хувьд болохоор яг би өөрөө ч гэсэн яг тийм зорилгоор явдаг байхгүй. Би ганцхан амьдрна. Тэгээ энэ амьдрахтаа өөрийнхөө өмнөөс амьдрахгүй хүний өмнөөс амьдрах юм бол сүулт нь ядаж надад ингээ харамсах юм айгүйх гарч ирж штэ. Тийм болохоор ингээ харамсан ч гэсэн ингээ аавын үгэнд ороод би энэ юм хийгээ ингээ явцсан. Би хүссэн юм хийгээгүйгээд сүулт нь хин нэгэнд харамсахгүй өөрийнхөө хүснээр юм бол ядаж л өөртөө харамсан штэ. Тийм болохоор яг өөрийнхөө хүснээр явахыг илүү хичээдэг. Тийм бусад хүүхдүүд ч гэсэн мэдээж юм хүсэл зорилго нь байгаа бол мэдээж ингээ чи нэг л амьдрна. Тийм болохоор яг өөрийнхөө төлөө амьдрсан дээр хаал гэж хэлмээр. Бид гурийн өнөөдрийн ярианы сэдв болохоор өсвөр насны залуучууд хүсэл мөрөөдлөө олгоод ямар бэрхшээлүүдийг даван туулдаг вэ гэдэг сэдвээр ярилцж байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо нэг хүсэл мөрөөдлийг манай хоёр зочин бол хоёлаа бас дуулдаг, дуу сонирхдаг, урлаг мэдрэмжтэй залуучууд. Тэгэхдээ манай төгөлдөр маань бол тусдаа өөрөө мэрэгжилтэй тэрүүгээр ажилладаг. Манай цолон маань бол 18 настай одоо 10 жил төгсөх анги тий. Төгсөх анги. Төгсчөөд ямар мэрэгжил сонгоё гэж бодож байна цолмоо? Төгсчөөд бол онгоцны үйлдвэрч болъё гэж ерөнхийдөө бас багтаа айгүйх боддог байсан. За. Тийм тэгэхэд бас нөгөө эцэг эхийн яг ингээл жоохон тиймэрхүү юм гарч ирсэн болохоор тэгтээ бас л ер нь өөрийнхөө хүснээр л явж байгаа. Одоо яг Сүйсийн кино драма ангид болохоор өөрийгөө бэлтгэж байгаа. Цолон маань амар зоригтой ах юм шиг байна. Жишээ нь ээж аав маань те яг ингээд ойлгохгүй зүйл гараад тахад ч гэсэн яг өөрөөрөө явах нь зөв гэдгийг амар сайн мэдээд байгаа байхгүй юу? Яагаад гэвэл чи миний амьдрал шүү дээ. Ээж аав маань болохоор нөгөө туулж өнгөрүүлэх амьдралаа өөртөө өнгөрүүлсэн. Яг нь мэдээж намайг алдаахгүй гэсэн, алдуулахгүй гэсэнд яг хэлж байгаа баг. Гэхдээ миний амьдрал гэж боддог болохоор яг өөрийнхөө хүснээр явахыг хичээдэг. Чи тэгвэл яг өөртөө зэцүү залуучууд хүмүүс сонсож байгаа шүү дээ. Тэр залуучуудад ингээ хүсэл мөрөөдлөө даван туулахдаа бэрхшээлээ яаж даван туулаарай гэж зөвлөхийг хүсэж байна. Яг амар чи өөрөө ямар одоо бэрхшээлүүдийг даван туулж өнөөдрийг хүрж ийн бас цаашдаа зөндөө зам байгаа шүү дээ. Тийм ерөнхийдөө яг хамгийн их бэрхшээл гэх юм бол хүмүүсийн хил ам. Нэг үг үзүүргэж хөтөл татгана гэдэг шүү дээ. Яг тэр шиг ингээ хүмүүсийн хил ам ингээ амар их сэтгэлд ингээ сэртийлэгдэг. Тэгээд яг хүмүүсийн хил ам айгүй их тийм саад бэрхшээл болдог. Яг энэ үед ингээд ойлгоод ярилцаа чамд урам өгөх тийм найз хэрэгтэй. Тэгээ яг үдээд угаасаа яг бидний амьдралаа шийдэх цаг байгаа штэ. Энэ үедээ ингээд чамайг ойлгодог, чамайг дэмждэг тийм сайн найзтай байгаарай л гэж хэлмээр. Тэгээд сайн найз бол нөгөө сарны гэрэл гэдэг шиг тий сайныг давал сарны гэрэл гэчээр найзууд бол хүний амьдралд амар сайн нөлөөлдөг. Би ч гэсэн өөрөө яг тэрийг аягүй сайн мэднэ. Надад ч аягүй багасаа найзалж байсан найзууд байдаг. Өнөөдрийн хүртэл бид нар бибидээ урам өгөө, дэм өгөөд өөрсдөө чиглүүлээд буруу зүйлд нь татаж авч ирсэн. Гэхдээ нөгөө нэг яг зөв найзаа сонгоно гэдэг бол амар зөв сэдв тий. Энэ тал дээр манай төгөлдөр эрэгтэй хүүхдийн хувьд юу гэж бодож байна? Чи ер нь хідэн найзтай вэ? Тэгээ өсвөр наснд ер нь найз амар чухал байдаг шүү дээ. Хоёр гэж яаж энэ дээр санал нийлж байна. Тий, нийлж байна. Найз чухал. Тэгэхээр юу би 10 жилээс яг нэг 8-аа нийлдэг гэсэн байхгүй. Тэгээ одоо хүртэл 8-аа нийлдэг.
Тэгээ ингээ холбоотой сүлбөөтэй зарим нэгэн гадаад яваад тэгэл одоо бид нар чи хэцүү үе болон болчоо ингээл нэг нэгэдээ дэм өгдөг. Тэгэл яг бүр хар багаас баг цэцэрлэгээсээ найзсан дөө. Тэгэл ер нь ингээл яг найзуудлаа аюу хань болт юм л. Гэхдээ 10 жил оюутны найзууд бол шал ондоо байдаг юм билээ. Бас багын найзууд тэндэл үлддэг ер нь. Тий, аюу ондоо байдаг юм билээ. За тэр тал дээр чи яагаад ондоо гэж бодсон юм? Юу н ондоо гэсэн? Тэгэхээр ингэдэг яг бүгд нэг мэрэгчлээ болохгүй нь ойлгомжтой шүү дээ. Бүгд яг зам замаа хөөгөө явдаг аахгүй. Тэгээд үлдэх нэг нь үлддэг. Тэгээд үлдэхгүй үед нь тэгээд яг замаа хөөгөөд амьдралаа одоо яваад өгдөг. Тэгээд оюутны найзууд бол яг амьдралын найзуудыг хүмүүс ярьдаг шүү дээ. Би ер нь тэрнтэй бол аюу санал нийлдэг. Тий. Гэтэ миний 10 жилийн найзууд бүр ингээ холбоо сүлбээг болоогүй л дээ. Гэхдээ би ер нь тэгж боддог. Яг ингэдэг байх гэж би боддог. Наас хэдв дээр ч юм бол оюутан байхад хүн нэг ядаж өөрийгөө олцсон, дуртай зүйлээ олцсон, ямар хүнтэй санаа бодол нийлхээ илүү олцсон байдаг учраас тэр зөвлөлөөрөө нэгдэж найзлсан найзууд биеийг ойлгох нь илүү байд юм болоо. 10 жилдээ болохоор нэг тишээ явдаг. Тэгээ нэг зөв рүү явдаг. Эсвэл гэр ойрхон, эсвэл нэг ширээн дээр суудаг ч юм уу. Тэг жоохон тэрүүгээрээ найзалчдаг штэ нөө үзэл бодлоо мэдхгүй. Гэхдээ нөө 10 жилдээ найзлсан найзууд хэцүү ааштай найзаагаа төвчээл явж идэв штэ. Төвчээсээ яа нөө багаас мэддэг учраас тийм болохоор нөө тэрэн дээр илүү нөө ялгаа гард юм болов гэж боддог. Гэтэл нэрээ 10 жилийн найзууд нэг хэсэг холбоогүй болсон ч гэсэн бүр багын найз учраас хизээч тэр холбоо тасардгүй юм даа л гэж би хараад байдیں۔ Дээд сургуулийн найзуудын тэр үзэл бодол аягүй сайн нээлдэг, би бигээ илүү ойлгодог ч гэсэн 10 жилийн найзууд байсаар л байд юм билээ. Миний хувьд миний одоо амьдралын туршлаас гэх юм бол тэ бас юу байд юм аа. За. Одоо ингээд найз гэлээгээд уулзаад тэ сааданд ингээл хамт хөвгчлөлтөөл имээ тийм амар гоё дандаа тоглож моглоод гихийг бол найз гэдэггүй шүү гэж би хэлмээр байгаа байхгүй тий. За чиний хувьд найз гэж. Тий манай найзууд ингэдэг баха одоо оюутан найзууд ер нь ингэдэг. Хэдүүлээ уулзахдаа яг ингээд нэгнийхээ чаддаг юмыг би биндээ хуваалцмаар нэгдэг байхгүй. Бүр ингээд мэдлэгээ олон төлөв өсөх. Одоо жишээ нь би дизайн дээр одоо яадаг чинь тий. Тэгвэл манай найзуудаа хуульч гэдэг хүн байхгүй. Тэгэл яг тэр мөрнөр яг өөрийнхөө мэддэг чад ингээ хоорондоо хаалцаа. Тэгээд магадгүй гой юм хийгээд баг үсгээд явах боломжтой байхгүй. Тэгээд яг ингээл every time hang out хийгээл ах юм бол ямар ч үр дүнгүй яг хуу дурсамжинд гоё үлтгэл ахaltaа. Гэтэ сүлд нөхөн өөрөө харамсдаг юм байна лээ. Тэг. Тэрийг хэлмээр. Тэрэн дээр бас амар тийм бодолтой юм байна тийм аа. Тэгвэл тэр цолмонгийн хувьд л хідэн найзтай вэ? Одоо түрүүн ч хэлсэн шүү дээ. Өсвөр наснд ингээ найзууд айгуу чухал. Миний хүсэл мөрөөдлийг найзууд маань ойлгодог гэд. Тэгэхээр чи найзуудаагаа бас яриач хідэн найзтай, ямар найзтай, юу хийдэг, ямар хүмүүс аваа юу? Тэг ерөнхийдөө бол одоо яг ангийн найзууд бол бас гой ингээд нандин дурсамж үлдээсэн найзууд байдаг. Гэтэ яг ингээд нэг жил одоо манай ингээд сурж агаад шилжиж явцсан манай нэг найздаг байхгүй. Одоо ч гэсэн намайг гадаа хүлээгээ сууж байгаа. Тийм тэр болохоор яг ингээд хэдий битээр ингээд байн хамт үйж чаддаггүй, өөр сургууль сурдаг. Тэгсэн ч гэсэн битээр ингээд би биедээ 30 минут уулзгаа 2 сургуулиас ингээд голдоо уулзаад тэг ингээд өдөртөө тохиолдсон зүйлсээр нь би биедээ зөвлөн. Тэгээд ингээд салдаг. Тэг яг ингээд миний одоо хэдий жаргалтай үеуд байдаггүй ч гэсэн яг миний хүнд үе надад ингээд тусцаа гарсан үед ирж чаддаг. Тэг найз бол яг нэг иймэрхүүл байх хэрэгтэй гэж боддог. Чи өөрөө яг нөгөө найзхаа бас яг тийм найз нэг чаддаг. Ерөнхийдөө бол битээр муудалсан үедээ яг би биедээ эвлэрхтэй хэлдэг үг гэх юм бол за хоёлаа хин хинийхээ ганцсан штэ. Одоо ингээд иймэрхүү жижиг асуудлаас болоо муудалцаад яах юм битээ гэл тэгэл за найзгаа уушлаарай. Тэг найзгаа уушлаарай гэл ингээл эвлэрдэг ер нь бол. Яг хин хинийхээ ганцсан л гэсэн. Тэгэхээр найзууд яг нэг өсөл мөрөөдөл юу чаддгаараа нийлж найзлах хэрэгтэй гэдэг юм уу? Эсвэл өөр зүйл байна уу? Та хоёрын хувьд юу гэж бодож байна? Зүгээр л яг би биедээ гаргаж байгаа сэтгэлдээ тэгэд ингээд би биедээ хандуулж байгаа анхаарал энтертэй илүү их байд юм болов уу гэж боддог. Заавал нэг хүсэл сонирхолтой байх нэг хэрэгтэй биш гэж байна тийм. Төгөлдрөө. Тэгээ миний хувьд бас адилхан. Ер нь бол адилхан. Хүсэл сонирхолтой нийлэх юм бол тэр чин ер нь хол явахгүй л найзын нөхөрлөл ах. Өнөөдөр нэг нь дуулахаа боллоо гэхэд адилхан тэр нь тэгэл одоо байхгүй болно ч гэдэг. Тийм бас эрсдэлтэй тийм. Хүмүүс болохоор нөгөө яг юу яагаад одоо нэг бүлгүүдийн группүүд байдаг ш дугуй сонирхчдын групп ч гэдэг юм уу дуу сонирхчдын групп гэх яг өсөл сонирхлаараа нэгдэж байгаа хүмүүс байдаг ш тийм. Яг тэрэн шиг биш найз гэдэг зүйл бол бүр нөгөө мөн чанар сэтгэл зүрхээр холбогддог зүйл юм байна л да ер нь тийм. Ерөнхийдөө бол сонирхлоос биш сэтгэлээс л гэх юм уу. Тэгээ би ингээд хоёр яриг сонсоод ингээд амар сонирхолтой юм л да юу гэхээр жишээ нь цолмоо ингээд яг өсвөр наснда байгаа мөртлөө хэдийн мөрөөдлөө олцсон тэрнийхээ төлөө ээж аав нь бас ингээд эсэргүүцэжсэн ч гэсэн ойлгуулад хичээгээд ингээд явж байгаа. Энэ зүйлд нь бас найзууднаас аягүй нөлөөлж байгаа гэж байгаа тийм. Тэгээ чи ингээд ээж аав чи ингээд чамайг одоо яг 100% дэмжээлтэй за давай наатаа шууд хийхгүй байх үед яаж босч ирдэг вэ? Чи ингээд хит удаа за болиё доо гэж бодож шантарч исэн үе чамд байдаг уу?
байгаа. Нөгөө нэг яг хил ам гарах үед л ингээд яг тийм цагаан илам зэрэгэл байдаг шүү дээ, хар цагаан илам. Тэр үед айгүй их шантартай юм байлээ. Тэгээ яг тэр үедээ ингээд яг манай найз зөвлөж байгаа байхгүй. Чи чадж байгаа штий. Өнөөдөр чи чадж байгаа зүйлийг хийхгүй чи чадахгүй зүйлийг сурахын тулд чигээд яах юм бэ? Чи ядаж дуртай юм ингээ хийх юм бол ядаж чамаас гарах ингээ уран зориг. Тэгээ дээрэс нь энерги хүртэл өөр байна. Тэгээ одоо яг тэр нь үнэн л байдаг л та. Чи би хажуугаар нь бас өөрийгөө яг мейкап артистаар хөгжүүлж байгаа. Тийм. Тэгээд яг хичээл хийгээд ингээд нэг цаг маг жоохон сунгууд нойр хүрээд идэг. Тэгээд яг нүүр амбуудаал суугаар чаа бүтэн өдөр болцаахад үсэж цанхаач мэдээгүй тэгээ зогсож илээ. Тэр юм. Яг дуртай алгаар. Тийм амар дуртай болохоор яг надаас тэр уран зориг нь гараад идэг. Тийм болохоор ер нь дуртай юм хийгээ шийдсэн баг. Тэг өлдрөө үед бол чи юу гэж бодож байна? Энэ сэдвэр. Миний хувьд бол ер нь 10 жилд байхад л аав ээж ер нь нэг тийм амар хориглдоггүй байсан юм ба. Яг аав бол тийм. Манай аав бол айгүй тийм жоохон ингээ хөгжилтэй марк юм баггүй. Тэгэл наваа нэг доош хийдیں۔ Чи чадах юм уу гэж мэл. Тоогоол нь би та харж л ахгүй да гэл. Ер нь хүүхдээ айгүй хурцлах гэж айгүй хичээдэг. Тэгээ манай гэр бүлийн бол тэгдэг. Түнс ингээд өгөөсөхгүй. Гэтэ би дуу хөгжимгээд явна гэсэн бол наваа чихээ өгөөсөх л ах л та. Тэгээд манай хамаатны ах эгчнэр бас айгүй надад нөлөөлдөг. Тэгээ сайнараа. Тийм сайнараа нөлөөлдөг. Яг ингээл миний бас ганц чаддаг юм хүртэл мэддэг компьютертэй ойрхон. Тэгвэл яг компьютероор явж байгаа юм бол айгүй мундаг жишээ хэлгээл айгүй ингээд намайг дэмждэг. Тийм. Ер нь л тийм байдаг. Мэргэжлээс л хамааралтай ах л та. За хэдүүлээ нэгд гэр бүл ээж аав гэдээ ярьж байгаа юм чинь бас ярил л та. Жишээ нь хэд цолмон ээж аавтайгаа яг хамгийн том одоо нэг бэрхшээлч гэдэг үл ойлголцол гарч ирсэн. Чиний дурсамж ямар сэдв дээр амар том үл ойлголцол гарч ирсэн бэ? Яг манай аав ээж хоёр тусдаа байдаг хгүй. Яг тэр ингээд тэгэхэд би одоо 14 5 настай. Тэг яг нэг өсвөрөө ингээд хэцүү үе дээрээ байхад аав ээж хоёр салсан. Энэ тэгээ амар хэцүү байдаг гэсэн. Яг тэр үед тэгэл намайг ойлгох хүн байхгүй. Аав дээр очиж ярилцъя. Манай аав болохоор дууцтай юм байдаг. Аавтайгаа ярилцах боломж, ээж дээр очиж ярилцъя, ээжтэйгээ ярилцах боломж байхгүй. Тэгээ яг энэ хэцүү үед ингээд найз гарч ирсэн. Тийм болохоор найзуудаа бас аягүй хайртай байдаг. Тэгэд яг эцэг ихээс гарч иж байгаа хамгийн том тийм. Чи одоо ээж хоёрынхаа салтыг яаж хүлээж авсан бэ чинь? Чиний хувьд л гэрээсээ шууд гараал явдаг шүү дээ. Эхлээл аав гэрээс гарч явал тэгэл дараа нь би дугаа сууж байгаа л өөрөө гарч явал. Тэгэл намайг хайж иртэл нь гадуур явсан. Тэгэд яалч жоохон болохоор тэгээд цутардаг юм. Тэмцлээ үргэлжлүүлж чадахгүй зогсоосноо. Тэгэл орцондоо суужсэн чи ээж орж ирэл гарч ирэл авчихсан. Сэтгэл зүйн хувьд чамд амар хайцтай байсан уу? Одоо ингээд бүр салчих үедээ гэж бол бүр ингээд амар айгаадсан. Тэгээд ингээд дахиад аав ээжтэйгээ ингээд гоё хамт гадуур өвжлөхгүй, гоё ингээд оройн зоог барьж чадахгүй. Энэ нь амар хүнд байсан. Тэг яг мэдээж арай нэг томроо тухайн суугаад ороод ирэхээрээ тэгээд одоо нэг хинтэл ингээд болж бүтэхгүй бол тийм манай эцэг ихт ингээд хамт байхад нь хэцүү байгаа бол гэж ойлгож эхэлсэн. Хэдэн наснаас яг тэрийг ойлгож эхэлсэн бэ? Одоо өмнө жил мэлээс л ойлгосон. Тийм үү, нэг жилийн өмнөөс л яг 14 тавтаахт бол ойлгоход хэцээсэн. Амар хэцүү л идэм бил. Зөвхөн яг өөрийгөө бодд юм байлээ. Би яах юм гээл. Тийм. Тэгээд дараа нэг томроод ирэнгүүтээ за ээжд ямар байдаг бол аавд ямар байдаг бол гэж бодож эхэлсэн. Зөв. Тэгэхээр яг бэрхшээл гэвэл яг тийм бэрхшээл гарч ирсэн байна тий. Чи тэр бэрхшээлийг даван туулахтай чиний зүгээс яг юу болсон бэ? Тэгэхэд би яг ингээд амар нэг аав ээжээрээ бахархдаг байсан байхгүй. Яг ингээд хичээлийн одоо ямар нэг өдөрлөг болоход аав ээж хоёр хоёулаа хамт ирнэ. Тэгэл манай ангийнхаа танаа аав гоё рок, ээж чинь гоё гэл амар хилдэг байсан. Аав ээжээрээ амар бахархаж амьдэрдэг байсан. Тэгэл яг ингээд салчаар ямар нэг юм болонгууд ээж ганцаараа ирнэ. Эсвэл зүгээр ихчмэгч ирнэ. Тэгээ тэрнээс ичиж эхэлсэн. Тэгэл эцэг их урал боллоо гэхэд угаасаа эцэг ихтэй хэлэхгүй. Заримдаа өөрөө сууж лээ. Тэгэл ерөнхийдөө тэр нь айгүй хүнд санагддаг байсан. Тэр үед найзууд л гарч ирсэн айгүй их баярлдаг. Тийм үү. Тэгэхээр яг өсвөр наснд бол би бас өмнө сонсч байсан баг тэр надын нэг мэддэг хүүхэд ээж аав хоёр нь ингээд салаад тэгээд амир ингээд хэцүү байдалд өөрөө бас яг гэрээс яваад аав дээр очих гэхээр ээж нь гомдчих гээд байгаа юм шиг ээж дээр очихоор аав нь гомдчих гээд байгаа юм шиг тэнгуүцээ за болио би үгүйсээ өөрийгөө авч явъя юм уу гэж бодоод бас энэ занзын хэцүү зүйл туулж исэн талаараа надад хэлжсэн. Тэгээд тэр хүүхдийг бас бодгоор яг надад тэгж хэлсэн. Найзууд амар тусалсан. Манай ангийнхаа амар тусалсан гэх. Тэр өсвөр наснд бол хамгийн чухал зүйлсээ нэг бол яалтчгүй найз юм. Яалтчгүй. Тэгвэл одоо тоор найзаа зөв сонгосон эсхийг хүн яаж мэдэх вэ? Энэ тал дээр юу гэж бодож байна? Буруу найзаа сонгоцсон хүмүүс байдаг шүү дээ, тий. Ингээл хамтдаа нийлээл хэрэг төвөнд орооцолдоод болж бүтггүй зүйл хийгээл нөгөөдөл нь тэрийг амар ингээл
өгшүүлээл давараагаад ч юм уу ангийн ятманч гэдэг юм тиймэр хүүхдүүд чинь нэг хүүхдүүд буруу нөлөөлснөөс алдсан шүү дээ. Яаж зөв найзаа олох вэ? Тэрийг юу гэж бодож байна? Хамтдаа зөв болохыг хичээсэн нь илүү одоо үр дүнтэй байхаа. Энэ надтай ингээд хамт нийлээд ийм болохгүй юм гэдэг энтэй би найзлахаа болчих. Энэ намайг ийм юмд уруудтай дээ энтэй найзлахаа болчих гэхээс илүү зүгээр яг найзтайгаа хамт зөв зүйлсийг хийхийн тулд хичээх нь илүү дээр юм болов. Магадгүй найз чинь өөрөө зөв буруугаа ялахгүй байх үед нь чи ч гэсэн тий ялгаад салгааг нь хэлж өгөөд ингэх нь бас илүү чухал гэж бодож байна. Илүү чухал. Төгөлдрийн хувьд эрэгтэй хүмүүс яаж найзалтай юм бэ? Найзаа юу нь яаж олдیں۔ Ааха. Тэгээ миний хувьд одоо нэг жишээ өгөх байхгүй. За. Яг энэ бол сонирхол дээр ч юм толгуурлах л та. Би нөгөө нэг Монголд XMF гэж болдсон шүү дээ тий. Тоглолт одоо парти ч юм уу. Тэрэн дээр ингээд би ер нь ингээд амар өөрөөр байхыг хүсдэг байхгүй амар олонний нүдэн дээр ч юм уу те амар олон хүн цугларсан бие барих дургу амар нээлттэй байдаг байхгүй тэгээ бүжиглэл санаа зовх юм байхгүй тэгмэл яг би ингээл амар бүжигсэн чи урд нэг гар бас алж байна тэгмэл энэ ялт чи манай төрлийн юм гэж нүдчиж байгаа байхгүй тэгээ би чи найзууд бас амар ингээл гой саагж чаддаг энэ чи манай зочин хутлаа шууд юмдээ танилцсан бох тэгэхээр би ингээл жаахан ингээл тэр хүнээ жаахан эвгүй санагдал. Тэгээ уулзаад үтсэн чинь бүр надтай амар адилхан байт юм да. Тэгэд ер нь эрэгтэй хүмүүс юу гэдэг өөртөөгөө одоо төстэй адилхандаа гэмээр хүмүүст ингээд шууд найз гэдэг зүйл бол аюу амархан үсчихдээ юм байл. Тэг. Тэг ер нь аль тэг. Тэг миний хол тийм л. Тэг найзуудаа яг зөв гэдгийг чи яаж мэдсэн? Энэ хүн найзууд миний зөв амьдралын минь найзууд ч гэдэг юм. Яаж тэрийг бодож чинь? Тэрийг бол шууд мэдэх боломжгүй л тээ. Тэг мэдээж цаг хугацаа хэрэгтэй. Тэгээд цаг явахын ирээр хүн чинь танигдан те ийм маш авиртай хүн юм байна гэж бодно. Тэгээд хэрвээ бүр юу гэдэг нь чамаг ингээл зөв зүйл рүү биш ингээ муу юм руу ингээ дандаа ингэж дууддаг те. Одоо юу гэдэг өнөөдөр ганц пи оохоо ч юм уу те. Тэгэл байнгын ер нь тэгэл скол тоглох юу гэж манай гэрэн адаа болсон юм байна. Гэх мэтчлэн ер нь тэр нь байнгын давтагдаад тах юм бол чамайг ер нь ингээд өөр бот хэрэгтэй баг. Чамайг яг нэг сайн юмд яг тэр нэр чинь ингээд уруу татчихсан ингээд бот хэрэгтэй. Тэгээ бодон бодол хэрвээ тийм байхгүй байх юм бол чи яг шууд өнгө нь хэлэх хэрэгтэй. Тэ. Одоо байнга ингээд байвал одоо хойлоод ямар ч үр дүнгүй тэгээ байнга ингээд чи ямар ч амьдралгүй чи дараа нь хойлоод хоочих юм байхгүй тэрний оронд хамтдаа ном уншаад кофе шоп сууя л тэ тэг гих мэтчлэн ингээд зөв зүйл рүү ингээд тэмүүлдэг хамтдаа ингээд хичээхийг хүсдэг тиймэрхүү төрлийн хүмүүс бол яг зөв найзч би боддог. Би бол найзтайгаа дандаа тиймэрхүү юмд ороод тийм үү. Тэгээ одоо ингээд зөв гэсэн үг шүү дээ. Нэг бизнес сурвалж болох юм бол ингээд ганцаараа ямаргүй санагдал татны 2-3 нэг хамт яваа нэг тийм гоё сургалтад хэдүүлээд суугаад авъя. Бас алдах юм байхгүй гэл. Тэгэл ер нь тэгдэг байхгүй. Тэ. Ер нь тэрнгээр л би ялгчихдээ. Одоо чиний хувьд тэгвэл яг тийм чам муу зүйл дурддаг найз байсан уу? Байсан. Одоо байгаа юм. Одоо л ер нь бол байхгүй шүү. Холбоотой нэг биш. Тэ. Чи тэгээд ер нь намайг муу зүйл дурддаг дандаа гэж бодоод ерөнхийдөө холбоогоо таслсан юм уу? Шууд бол ихгүй л дээ. Би бол яг тухайн үед мань чи өнөөдөр гармаар байна. Би өнөөдөр хараа юугүй юм үгүй. Жоох ингээ багаар яг хөндөрөн бодол бас холбоогүй болчт юм байна лээ. Цалмингийн хувьд чамайг одоо буруу зүйл дуруу татах ч юм уу нэг тийм чамайг тэгжсэн тийм найз байгаа юу? Байхын үед байсан. Гэхдээ ерөнхийдөө бол яг ингээд мэдээж тиймэрхүү ингээ бас хөвгөлтэй байх гоё л доо. Тэгээ яг ингээд хүссэн ингээд хөвгөлтэй байхыг хүссэн үедээ нийлж болно. Тэгээд зүгээр ингээд өөрөө зөв замаар явахыг хүсэж байгаа, өөрөө үр дүнтэй зүйлийг хийхийг хүсэж байгаа үедээ зүгээр тайлбарлаад хэлчихдэг. Ингээд энэ цагаа би одоо ийм үр дүнтэй зүйл зарцуулмаар байна. Одоо чинь чамтай ингээ явахаар чи ингээд мөнгө өрдөг бол би энд ингээд мөнгө олохыг хичээж энэ гэдэг юм уу. Тий хамтаа ингээд яг хөгжих зүйлийнхаа төлөө хичээ. Яг мэдээж зугаацах үе байж л таарна штэ. Тий тэрийг бол ерөөхдөө ялгаж салгадаг байх хэрэгтэй гэж бодож байна. Та хоёр яг нөгөө найз гэсэн дээр ярьсан чинь надад бас бодогдчихээн л та. Би бас найзуудтай яаж нөлөөлдөг гэлээ те. Зөв зүйл рүү хидоодаа ороод татлаа. Бас буруу зүйл дуруудчихсан зүйл байгаа илүү ч гэдэг юм уу. Яг өсвөр насны хувьд миний хувьд бол би амар юунаас ч айдаггүй байсан аюу тань зоригтой. Юу ч хийсэн ингээл хийж үзхийг л хүсдэг байсан. Ер нь тэгдэг штеп цалхан тэгж байна. Юу ч хамаагүй яадын алдах юм байхгүй хийгээд үзье юм үзье гэж тэгж байна. Амьдрын гээ. Тий.
тэр нэг хэд хэлдэг штэ нэ 20 болохоо 20 нас гэл эсвэл нэг ганцхан барын амд гараа хийс бацхгүй гэдэг шиг л үе байдаг штэ тий. Тийм үедээ бол би найзуудаа нөө юу ч хамаагүй хийгтэй ингээл амар тэнийг юм хийгээл ярихт нь бол шууд дэмждэг ус. Тэгэл та яад үзээ л та. Ямар мэдрэмж авах гээл гэдэг ч юм уу. Тэгэл нэг төрсгөөдөг ч юм уу. Хөөхтүүд одоо нөө лефтэн дээр ингээл дарж бараал цартаач юм. Тиймэрхүү үйлүүд бол хийдэг л байсан. Одоо бол энэ насн дээрээ бол мэдээж хамгийн эхлээд найзуудтай айгу сайнаар нөлөөлөх хичээдэг. Тэгээ би дотроо боддог за миний тэр найз нэг жоохон тиймэрхүү зүйл мэдэхгүй ах шиг байна. Хэрэв би мэддэг бол хэлж өгье ингээ сайн хэлээлээ. Хиндэ яг намайг нэг сонсохгүй ч юм уу те. Энэ одоо хизээ юм болцсон гэж бодож олно ш тамаагүй. Тэгсэн ч гэсэн би цаг юугаа давтамжаа алдахгүй те. Шантрахгүй тэрийгэ яриад эсвэл хийгээл яваад ивэл намайг хизээ нэг зэгтээ ойлгоод миний хүрээлд орж ирнэ, миний тойрогт орж ирнэ. Эсвэл надаас асуунч гэдэг юм уу. Яг тэр зүйл бол надад тохиолдчихсан. Дараа нь найзууд одоо яг одоо миний тэр яриад байгаа тэр сэдвтэй холбоотой зүйл болгох намайг мэшээ идэх ч юм уу намайг ингээл хэлдэг ч юм уу сканик тийм болно гэж шít тэгэрээ ингээрээ гэл одоо би номтой влог гэдэг хөтлөнгүүд номтой холбоотой бүх мэдээллийг манай найзууд над руу явуулдаг. Тэгвэл ном хямдарсан байна гингүүд минээс ном ингэсэн байна гэж тэгсэн байна гэж гэл ингээл ном ярангууд намайг хамгийн түрүүнд надад санал болгодог надад хэлдэг ч гэдэг юм уу. Хүсэл мөрөөдөл одоо бодож байгаа зүйл юм ойлгоод ирдэм байлээ. Тэгтээ би сая хоёрын ярьс нэг юм болголоо. Сүүлийн үед нөгөө нэг одоо бид нар гэр бүлтэй болсон. Манай найзууд бүгд гэв тустай гэр бүлтэй болсон. Байнгын уулзаад цаг зав байдаггүй. Тэгээд хаяа нэг уулзхлаарэ ярих юм амар их болсон. Гэр бүлийн талаар, ажил дээр болсон юм талаар. Тэгэл тэрийг яг л амар алдал ярьдаг. Манай хөхөд тэгээд нөгөө манай нөхөр тэгээд би тэгээд гээл тэгтээ нөгөө нэг тэр хоорондоо одоо найз нь ингэж хөгжөө тэдүүлээ эсвэл ингэж гэдэг юм. Тэр зүйлийг жоохон одоо сүүлийн үед жоохон орхигдуулсан юм болов уу гэж би өөрөө бодлоо дотроо. Яагаад гэвэл нөө байнга уулзалтах завгүй болчтой юм байна л да гэр бүлтэй болчоор ч тэгээ хаяа нэг уулзгаар нөө сонь содноо л ярих гэж хичээд юм байна. Найс настэйчдэр тэгээд ингээд эсвэл ажил ингээд одоо эсвэл манай охин тэгсэн шүү дээ гээл хөвчлэн гэр бүлтэй хүмүүс хөвгт мөгтэй ярьдаг болчдаг. Тэгдэм байх гэж би хоёр яриас хараад одоо ойрын үед найзуудтай уулзах юм бол гоё хэрэгтэй зүйлийг бас хуваалцъя гэж бодлоо. Гэтэ магадгүй та болохоор ингээд жоох амьдралаа болцсон. Өөрийнхөө яг байр суурийг олцсон болохоор тиймэрхүү зүйлүүдээ ярьдаг болсон байж болох юм. Нөгөө нэг энгийн зүйлүүд нэг сонирхолтой ч юм уу тийм болцсон байж магадгүй нэрээ бас тийм шүү. Өмнө нь болохоор яг та нарын насн дээр дандаа бас яг тэгж ярьдаг байсан. Яг юу юугаа ч олоогүй. Юу хийх үү тийм чийдүүлээ санаа зовдог. Гэл чи ямар мэрэгжилтэй болох юм? Миний мэрэгжил зөв буруу юу гэл яг тэгж айд сандардаг байсан үед байгаа. Одоо та хоёрт тэр айдс ч байгаа юу эсвэл одоо яг сургуультай ортлоо бол айдсан байх хаа. Би яг сургуультай бас ороогүй болохоор яг нэг энэ даваагт авчвал болох байх. Болохоор хэлсэн байхгүй. Хамт ингээд барилгын сургууль бүртгүүлээд үзээ. Тэгээд чи аавынхаа одоо энэ компани юм хийх хэвээр. Наа чи ерөнхийдөө хоолоод идэх мэрэгжил биш штэ гэд. Тэгээд яг үнэхээр тэнцүүл тэгээд тэнцэж чадахгүй бол чи шууд хэлсэн илээгөө миний хэлсэн мэрэгчлэр явна шүү гэдгсэн байхгүй. Тийм болохоор яг сургуультай ортлоо бол айцтай л явна гэсэн. Найзууд чинь ч гэсэн адилхан байгаа юу? Танай ангийнхан чиний найзууд тэд нар болохоор мөрөөдлөө хэр олсон байдаг вэ танаа үеийнхаа? Мэдгүй би яг ингээд өөрийгөө хараад хахаар анги дундаас яг ингээд өөрийнхөө яг хүссэн зүйлээр хамгийн их зориулж чулуудж байгаа нь би л юм шиг яг ярилцаад үзгээд тэд нар болохоор ингээд одоо чи надтай нэг кино драма ингээд орно гэж сохин байхгүй. Тэгэхээр найз нь боллоо гэдэг юм яасан бэ чи гэдгсэн чинь аав ээж хоёр ингээд хоол молоо олж идэх мэрэгжил биш гэж юм. Тийм шантарсан гэсэн юм байна шүү дээ. Тэгэхээр үгүй чи нэг л амьдрын штэ. Ядаж чи ингээд аав ээжтэй биш өөрөө өөртөө харамсаад цун өөрийнхөө хүссэн зүйлийн төлөө гэж. Үгүй би тэнцэхгүй бол яах юм бэ гэдэг байхгүй. Үгүй чи тэнцгээл зориглоод үзэлтэй. Тэнцгээл хичээлтэй гэд. Ерөнхийдөө яг хараад тахад үеийнхнээс яг хамгийн их зориулсан нь би юм болоо таа л гэж харж байсан. Цалмангийн аранаас нэг зүйл ажиглаж чинь л да юу гэхлээр амар зоригтой юм байна. Тэгээ би энэ дээр нэг зүйл хэлэхэд угаасаа нэг хулчгорууж юу ч хийж чаддаг байхгүй. Одоо хулчгор зантай айцтай хүмүүс амжилт үзүүлэхэд айгүй хол амар олон жилийн дараа ч юм уу те эсвэл цаг хугацаанд эсвэл угаас хизээж амжилтанд хүрэх байгаагаараа л байдаг. Нөгөө л ажиллаа хийсээр нөгөө л юм айдаг. Зоригтой хүмүүс бол үргэлж ингэж эрсдлээс айдгүй те ямар нэгэн зүйлээр зорж хийдэг учраас тэр нь ямар нэгэн байдлаар эрэг юм авчирдаг. Тухайн үед амжилт болоогүй ч яаж амжилтанд хүрэх гарцыг олдог ч юм уу те зам нь улмал ингээл зурагдаал яваад байна шүү дээ. Тэгэхээр би бас яг энэ подкастыг сонсч байгаа хүмүүсээс хэлмээр байна л да. Яг манай энэ хоёр урагцсан очиж шиг те ер нь ямар нэгэн зүйл хийх гэж бол яваа зоригтой байх хэрэгтэй байна. Зоригтой хийгээрээ холчгороод амжилтанд хүрдгөө шүү те. Зорж байгаа бол хүсэж байгаа зүйл ч үнэхээр хүчтэй бол тэрнийхээ төлөө зориг бас гаргаарай гэж. Би бас нэг зүйл хэлэх гээд энэ одоо хэлээд шүү дээ ээж аавд
одоо ингээ ярьж хахад ээж аавд маань хоолоо олж идэхгүй гэж яриа айгуу сонсогдлаа л та. Миний бодлоор бол одоо ийм нөхцөл байдал бүх юм өөрчлөгдөж байгаа. Одоо бидний ээж аав үед бол яг заавал нэг зүйл чаддаг ч юм уу мэрэгчлээ байж ажил амьдрал олддог байсан бол одоо болохоор компани удирдлаа гэж бодоход тэр компани юу хийж байгаа нь бол тэр компани юу гэдэг нэг сонирн биш. Тэр owner буюу удирдах байгаа удирдагч нь хинбэ гэд хүмүүс хардаг байхгүй. Тэр удирдагч нь өөрийн гэсэн карьертэй, тэгээ өөрийн гэсэн олонний танилтай, өөрийн гэсэн зүйлийг маш сайн чаддаг эмэгтэй ч юм уу эрэгтэй байвал ийм залуу удирддаг юм байна штэ тий. Энэ би тань штэ. Энэ чинь амар тэр сошиал медиа тим хийдэг штэ тий. Энэ зүйл удирдах байгаа, энэ хүн удирдах байгаа бол угаасаа компани бол бест байгаа гэж нөгөө owner буюу нөлөөлөгч байдлаараа хүмүүс ажил амьдралыг бас амар амжилтанд болох магадлал байдаг. Жишээ цолмоо одоо өөрийнхөө сонирхлоор айгу дуучин боллоо гэж бодъё те амар олонд ингээд бүх хүмүүс танигдаад амжилтанд хүрлээ гэж бодоход чи хажуугаар нь өөр юу ч хийсэн чамаа бүгд дэмжих байхгүй. Магадгүй мөнгө бол олохгүй байлаа гэж бодъё л та тийм мөнгө ингээ хангалттай олохгүй байлаа гэж бодоход чамааг зүгээр owner буюу нөлөөлөгч байдлаар ч хүмүүс айгу тань штэ хараад энэ ч нөө дуулдаг мундаг авьяастай тэр охин гэтэл чи нэг компани удирдлаа гэж бодоход нөгөө дуулдаг охины компани энэ өөрөө ийм зоригтой хүчтэй ирч хүчтэй охин юм чинь энэний бол ажиллаж байгаа зүйл best лэж тараач гэдэг юм. Одоо яг нөхцөл байдал ер нь тиймэрхүү тал руугаа шилжиж байгаа. Тэгэхээр нөх хувь хүний карьераа өсгөх, өөрийнхөө нөө owner буюу өөрийнхөө нөлөөлөх байдлыг нэмэх нь бол амар зүг байхгүй. Тэгэхээр одоо цолмонгийн яг өөрийнхөө мөрөөдлийн төлөө явж байгаа тий. Энийг ээж автай ойлгуулж байгаа. Энийг мөнгө олохгүй сонирм биш. Хийх ёстой зүйл гэж бодож байгаа зүйл амар зүг. Манай одоо төгөлдрийн ярьж байгаагаар тий. Окей миний дуртай зүйл багасаал дуртай зүйл бол компьютер. Гэтэ би бас өөрөө хүсэл мөрөөдийг алдахгүй. Энэ маань бас дэлхийд ингээд бүр сонсох ч юм уу дэлхийн хүмүүс сонсдог байвал бүр том зах зээл бас боломж байгаа гэж бодож байгаа нь аль аль нь амар зөв гоё өнцгөөс харж ийн гэж би хувьдаа дүгнэж байна. Баярлалаа. Тийм. За төгөлдөрт маань нэмж хэлэх зүйл байна. Надад байна. За. Тэгэхээр ингэдэм блэ. Ер нь хүмүүсийн их сургуульд орох шалтгаан бүгд өөр өөр гэдэг юм блэ. За. Тий. Миний хувьд болохоор би юм сурах гэж ороогүй байхгүй. За. Тий. Нөгөө нэг би ер нь мэрэгчлээ хослуулаад миний мөрөөдлийг багасаа ингээд баг хувирсан хэлсэн шүү дээ. 10 дугаар ангид за компьютероор явах юм байна. 11 дугаар ангид за дизайнер явах юм байна. 12 дугаар ангид дизайнер хослуулаад бизнес хийх юм байна гэж бодож байгаа байхгүй. Тэгмээд их сургуульд оронгот л шууд тэр маань юу болж байгаа байхгүй. Бизнес байхын тулд мэдээж баг байх хэвээр, багийн хамт олон байх хэвээр би энд яг өөр мэрэгжлийн гоё найзтай болно гэхгүй баг бүрдүүлнэ тэргээд тэгээ орсон бохоггүй. Тэгээд ерөөхдөө их сургуульд бол 10 жил шал өөр 10 жил бол хамаагүй гоё байдаг байсан мөлий. Тэгээ миний хувьд тэгж бодогдсон. Тэгээ ер нь хүн болгоны хүсэл нь өөр болдгийм юм лээ гэдэг хэлэх гээд байгаа юм л та. Яг багасаа бодсон. Би бол бүр баг байхдаа нэг замын цагдаа болно гэж боддогсэн баг. Тэгээ нөгөө гэрэл нь амар гоё харагддаг байсан. Жохон байхад. Тэгэл яг тим юм болно гээл. Тэгмээд манай хамаатан ч баахан цагдаатай болохоор тэгээд хэрэггүй ч юм уу гэ. Тэгэл компьютер хөвс явж байгаа л 12 дугаар ангид яг хамгийн нөгөө нэг хүнд үе дээр ирдэг аахгүй. Яа тэгвэл би яг юу чаддаг лээ. Тэгмээдлээ би яг хийшээр ямар хичээлээр өгөх үү те. Хийш надад одоо хэрэг би унуул яах вэ гэл амар ингээд дарамтны үе гэдэг аахгүй 12 дугаар анги бол бүгдтэй те. Тэгмээл тэр үе чи хүн яг чаддаг юм шүү бодоол за энүүр явах юм байна гээл бат ингээд зогсчихвол юм бол 2-3 зүйл рүү ингээл амар өсөж тах юм бол бүр өвчхөө хоцорт юм байл л дээ. Тийм. Яг тэгээд цав заалт зөвхөн бас байдаг шүү дээ. Ээж аав нь өөр юм яриад өөрөө хүсээд багш нь нэг юм хэлсэн алийг сонгохоо мэдгүй яжаад бүр хайцсан ч юм уу тий. Тэгэхээр одоо сая төгөлдрийн ярианаас нэг зүйлийг ойлголоо л доо юу гэвэл ер нь ингээд бодож жоод хамгийн гайгүй нэг яг чаддаг зүйлээ олоогүй ч гэсэн хамаагүй нэг илүү өөрт итгэл үнэмшил төрж байгаа юм да бат зогсоо тий. Яг тууштай бай. Тэгвэл тэр зүйл чинь чамд яг нөгөө нэг одоо юу гэж ярьдаг шүү дээ. Тэр зүйлдээ өөрөө одоо амар эксперт болно тий. Мэргэшээд явчихна шүү дээ. За одоо хэдүүлээ нөгөө өсвөр үе хүсэл мөрөөдлөө олоход ямар бэрхшээлүүдийг даван тоолд вэ гэдэг сэдвээр ярилцж байгаа болохоор өсвөр үеийнхаа сэдвэр бас нэг жоохон орё гэж бодож байна. Одоо өсвөр манай төгөлдөр бол өсвөр үеэ давцсан. Одоо ажил хийгээд ингээ явж байгаа. Манай цолон байна л яг өсвөр үе дээр явж байгаа тийм үү. Та хоёрын хувьд өсвөр насны шилжилтийн нас хэдэн наснда эхэлсэн гэж боддог вэ? Цолмонгийн бие махбодын хувьд сэтгэл санааны хувьд аль аль нь? За бие махбодын хувьд бол яг
нэг 12-оос 14 насны хооронд эхэлжсэн баг. За. Сэтгэл санааны хувьд гэх юм бол нэг одоо яг тэр эцэг ханаас салах үед гэсэн чинь тэр үед л ингээд мэдэрч эхэлсэн гэх юм уу. Ингээд альва зүйлд санаа зовхоо ойлгож эхэлсэн. Одоо би яах вэ? Ингээд их яах вэ? Их вэ? Энэ санаа зовх зүйлтэй болж эхэлсэн. Яг тэр үед л 15 6 насны үед. Төгөлдрийн хувьд эрэгтэй хүүхдийн хувьд ямар насан дээрээ тийм зүйл мэдэрсэн. Ер нь бол бие мах бодийн хувьд бол яг 15 16 байхгүй. За. Тий. Яг л октоудынхаас ер нь нэлээд хойно явагддаг шүү дээ. Тийм баг тий. Бага насндаа яг октод илүү хүмүүдээс өндөр өсөглөн байснаа 10 11 дээр ингээд оронгод залуучууд амар өндөр алцаа хараад ирдэг шин нонхон байсан байна дэр. Тэгэхээр яг нэг хожоо явагддаг тий. Нэлээд хожоо явагддаг. Тэгэл нөгөө нэг сэтгэл санааны хувьд бол баг тэрнээс эрт явагдчих магадгүй. Арай эртээсэн. Арай эртээсэн. За тэгвэл цолмоо яг өсвөр насндаа одоо байгаа тий. Чиний хувьд хамгийн нөгөө нэг одоо гаргаж ирсэн галзуу үйлдэлч гэдэг юм уу? Эсвэл одоо сургамж аваад би тэр үед тийм үйлдэл хийж агаад болохгүй гэдгийг ойлгосон. Тэгээд одоо бол ойлгосон ч гэдэг юм нэг тийм зүйл байна уу? За би найзуудтайгаа нийлж айгүй их тийм амар бидэг байсан. За юу санстайгаа нийлээ. Нэг яг манайх Петромолд идэгсэн байхгүй. Тэгээ орой болохоор нэг ээж хөдөө ажиллаар явцсан аав салцсан. Тэгээ яг манай том хч бидрийг харж үлддэг гэсэн байхгүй. Яг тэр үед би ихчтэйгээ орой гараад битээр ингээд дэлгүүрээс пиав авч уугаад. Тэгээ хоёр нөгөө согтуу юм. Яг тэгж нэг хажууд юу гэдэг гэсэн юм аа. Тэгээ засгийн газрын нэг юм тэгж байгаа битээр цагтаад бэрхжсэн байхгүй. За яа. Тий, тэрнээс хойш ер нь жоохон ухаарсан баха. Ойлгосон уу? Ямар юу гэж ойлгосон жишээ. Гэхдээ ямар ч тэр ингээд амар гой санагдсан. Тэр үйлдэлээс авсан фил ингээд амар гой санагдчихсэн. Тэгээд тэр нэг жоохон олон давтагдаад ирэхээр бол бас ухаарч эхэлдэг юм байлээ. Одоо чи яг тэр талын одоо PM уух ч юм уу тэр зүйлийг юу гэж бодож одоо юу ойлгож авсан. Би хамгийн анх ер нь бол өмнө жил яг тийм согтууруулах хундагны төрлийн юм амсч үзчихсэн байхгүй. Тэгээд тэр хэдэн настай гэсэн үг лээ? 17 тал гэсэн. Тэгээд яг тэр нь бол эхлээд амар гой санагдчихсан мэдээж яг ингээд энгийн байдгаас илүү нээлттэй болно. Хүссэн зүйлээ ярина. Үеийнхэнтэйг ингээд хөвгчлөлтэй байна. Тэгээд тэр буруу штэ мэдээж буруу зүйл. Тэгээд тэр үед аавда баригдахад болоо. Манай гэрт ингээд ууж иддэг хүн байхгүй шүү. Тэгээд тэглээч чи юм ихтэй хөвгт. Юу юугаач олоогүй чи иймэрхүү юмар оролдоод яах вэ? Тэгж хэлээл өнгөрөөжсөнд нь амирх баярлдаг. Тэгэл яг нэрэж би одоо юу юугаач олоогүй. Ингээ амьдралаа олоогүй явчих иймэрхүү юмудаар яах вэ гэж бодчихсон. Аав яг зөв цагтаа зөв үгээ хэлж байгаа юм байна тий. Яг нөө зодож модож ч юм уу загнаа ч юм уу дарамтлах гэхээс илүү яг зөв үгийг л олоод хэлцөө учраас бүгд ингээ амар сайн ойлгосон мах гэж бодож байна тий. Хэрвээ тэр үе зодож модсон бол айгүй бол би улам зүрх байсан баг. Тий. Тэгэхээр бас энийг бас ээж аав нар амарсан ойлгох хэрэгтэй байна. Өсвөр насны хүүхдүүд бол угаасаа л сониуч байдаг тий. Буруу зүр алдсан шүү дээ тэд нар чинь яг философийн докторууд тий амарлаг эрдэмтэд байгаа ш алдаа гаргана. Алдааг заавал уучлж явах хэрэгтэй. Ойлгож явах. Нэг удаадаа ингээ уучлахад миний аав намайг уучлчлаа шүү. Би дахиад аврах гэсэн юм тий. Тийм. Яг энэ зүйлийг л ээж аваад амар сайн ойлгосоо гэж би асууж чинь. Би ч гэсэн өсвөр наснда зөндөл инээдтэй зүйл хийжсэн. Гэхдээ тэр зүйлсээ дандаа л зүйл нэг юм ойлгож авт юм байлээ хүн. Яг нөө зодож ч юм уу эсвэл загнаач юм уу эсвэл амар дарамтлаач ч юм уу тий. Тэгэж хэлхээсээ илүү чин сэтгэлээс хэлж байгаа зүйл бол угаасаа хүнд ингэ насан туршдаа баг мартагддаг байхгүй тий. Тэр зүйлийг ээж аваад минь амар сайн ойлгоороо өөрсдөө өсвөр насндаа байгаагүй юм шиг төгс байсан юм шиг бүх алдаагаа сонсоод бүр ингэ эрдэнэ тулаа үдсэн юм шиг болдсон шүү дээ зарим үед тий. Битгий тэгж агаарэ ээж аваадаа хэрвээ өсвөр насны хүүхдтэй бол та маш эмзэг бас юм бол нэг сонирхууч сониучж үзэж байгаа тэр зүйлийг ойлгохыг хичээх хэрэгтэй, уучлах хэрэгтэй, ойлгох хэрэгтэй. Цолмонгийн аав бол маш мундаг үйлдэл гаргаж тий болохгүй гэдгийг бол маш гоё ойлгуулсан байна. За манай төгөлдрийн хувьд эрэгтэй хүүхдийн хувьд ямар нэгэн тийм буруу зүйл хийгээд ойлгосон маш их ба. Би нэг хамгийн захын жишээг л яриа. За 10 жил төссөн бохгүй. Одоо дүүр ингэ 7 дугаар анги юм уу да. Тэгэл нөгөө нэг бид чинь нөгөө нэг биеийн тамир тараал амар өлсдөг. Нилээ өлсдөг. Тэгвэл манай сургуулийн биш аюугүй амттайсэн баг. Тэгэл нэг нэг найзтай яг ангид нөгөө нэг амар хөдөлгөөнтэй хийж өгдөг байдаг шүү дээ. Яг нэг тим найзтайсэн баггүй. Тэгэл тэр ингээл андаа өлсөж гэнэ гэдэг чинь. Тэгэхээр өлсөөл шүү дээ. Тэсэн чинь хоёул буфет орогддог байхгүй.
Томоотлаа нөгөө буфетэн нөгөө тэр үчи ингээд нилээн том ингээд ширгэр бүр өрөөд бэршүүнээр тавьчихдаг байхгүй. Тэгээ мөнгө өгөөл авдаг. Баахан хүмүүс алаам болж авдаг. Тэр дундаас нөгөө манай өвч айгүй сэмэрхэн гараар шүүрдэг гэсэн баг. Бэршиг. Томоотлаа би ингээд та болдсон юм байна. Бас баригддгүй бас болчтой юм байна. Чи манаанд аваад идэх байхгүй. Би гараа дээрч оруулаад чи миний гарын доогоор оруулаад аваараа маар. Хойлоо 2 бэршиг аваад тэгээ сургуулийн гадаа идэв гэдэг гэсэн. Томоотлаа би ихнийхтэй ирж байгаа яагаад 2 дахь дээр авсан байхгүй. Тэгээ аван мод болоод байна баригдахгүй. Томоотлаа бүр тэрнтэй тасаад буфетыг бол нилээн дампуурлсан дээр. Тэгэл бэршиг авч иж байгаа. Тэгээ сүүлд нь би бүр нэг эцэг их орлоо. Тэгээд доош буфет ороо ундаа авах гад. Энд чинь нөгөө бэршиг идэх чинь бүр ингээл хөлсөө таслалцсан нөгөө бэршиг гурлаа зураал харж байна. Тэрийг харуулах би ухаарч байгаа байхгүй. Хүний хөдөлмөрөөр би ямар ч тийм үнэлэхгүй те ядаж мөнгө өгч те тэр бэршигээ авахын аваа өхийн өгстэй байна гэдэг яг тэр үед ойлгоцсон баг. Бүр хөлсөө туслуулаад нөгөө бэршигээ хийгээл те. Навал манай хоёр зүгээр өнгөө нөгөөтг нь хулгаалаа л гэдэгсэн багхгүй. 7 дугаар ингэ тэр чинь юм мэдэхгүй насалтай. Тэгэл юм өсөрдөг яг үед дээр л байсан юм шүү. Тэгэл тохойд тийм тиймэрхүү зүйл хийж болохгүй байна гэж. Тэгээ би шууд ухаараа хутлаа хамгийн түрүү найзтай хэлсэн байхгүй. Анд энэ хүмүүс чинь бэршгээ их гэж бас нэлээд хөдөлмөрлөлт юм байна. Бас ядарн цаг заваа гаргана. Тэгээ сэтгэлээ зориулна. Тэгээ яг өөр шиг хүмүүстэд гоё юм хийгээд өччихсэн даа гэл нөө бэршгийн нүртэл амар гоё амттай байдаг байдаг гэл. Тоотлоо шууд тэрийг хэлсэн чи маань шууд ухаарч байгаа байхгүй. Тэгэл битээр тэрнээс хойш дандаа мөнгөөр авдаг болсон. Тэгээ гоё төгөөш тий. Тэгээ юу чиэс амар мандаг байна л да нөгөө өөрөө харж байгаа дээр ойлгоно гэдэг чинь хүмүүс заримдаа харах хөтөл сонсоод мэдрүүлээч ойлгодог хүмүүс байхад өөрөөс ингэж юмыг амар зөв үнцгээс хардаг учраас амар зовж те үнэхээр хүч хөдөлмөр цаг цаа баран баран би махатай зоож ич гэдэг зүйл юм биш те би ингэж өнгөө авч болохгүй юм биш те гэдгийг ойлгосон маш чухал байгаа байхгүй. Тэгэхээр бас яг энэ подкастыг сонсож байгаа угаасаа өсвөр наснд бид нар янз янз юм хийдэг шүү дээ те. Одоо манай хоёрын жишээнээс ахуулаад байна. Тэгэхээр яг одоо өсвөр наснда байгаа залуучуудаас ийм зүйлүүд хийдэг бол ухаарах нь бас айгүй чухал юм байна. Өөрөө заавал хүн хэлэх нь чухал биш, хэлэхгүй нь чухал биш. Заавал ухаарал байлгаараа зөв буруугаа ялгадаг байгаараа тий мэдээж өсвөр насны хүүхд төрсгөдлгөл яг илүүд дэм хийж үзлгүүл яг тэр зүйл олон давтагдаад бүр ингээд чиний хөвшил болчих үү дээ тий эсвэл ингээд бүр өөрийгөө хулгаач гэж бодчих үү дээ тэр зүйлээс тархитлагаа цэвэрлж чаддаг байх нь чухал шүү гэж л хэлмээр байна л да. За тэгээ өнөөдрийн маань ярилцлага аюугаа сонирхолтой боллоо. Өсвөр насныхаа хүсэл мөрөөдлөө олохын тулд ямар бэрхшээлүүдийг даван туулдаг гэсэн сэдвээр манай артист залуу уран бүтээлч Цолмон, манай дизайнер Төгөлдөр, номтой блог админ Мишка минь бид гурав ярилцлаа. Тэгээ өнөөдрийн подкастыг сонсон та бүхэндээ бүгдэнд маш их баярлалаа. Өсвөр насныхаа залуу хүүхдүүдэд бас сургамжуулах, бас хамтдаа чиний үеийн залуучууд ямар бодолтой юу хийгээ явж байгааг бас мэдрүүлэхийн тулд энэ подкастуудыг хийж байгаа. Бид нартай хамтарч ажиллах өсвөр үеийн залуучууд байвал бас холбогдож болно. Ингээд та хоёрынхаа хамгийн эцсийн одоо хэлхийг хүсэж байгаа сэдв ч юм уу хэлхийг хүсэж байгаа зүйл байвал бас сонсъё. За ингээд Цолмонгоос эхлэе. Нөгөө яг анх эхлэхэд л хэлсэн юм байлаа нэ. Мэдээж чи ингээд өөрийнхөө амьдрах хэвээр ганцхан амьдрна. Хизээ хонь хин нэгэнд харамсахгүй тулд өөрийнхөө хийгээрээ зөрөгтэй хөдлөөрэй л гэж хэлмээр байна. Аха. За маа Төгөлдөр. Би бол шүү найзтайхаа нэрийг хэлмээр байна. За. Толгой, нараа, хосоо, жавха, отко, очроо, нема. Та бас хүмүүсийг бартагдсан байвал оочлаараа нэр бүдэнд нь мэд хүргье гэсэн. Андуутайгаа бол хаяг шүү. За андууд нь ингээд сонсох болтгоо манай дизайнер манай хүндэт зочин Төгөлдөр байлаа, Цолмон байлаа. За ингээд дараагийн подкастнда илүү гол сэдвүүдээр уулзцгаая. Бид гурыг сонссон та нартай баярлалаа. Баяр та. Баярлалаа. За амжилттай боллоо.